За сайн байцгаана уу. Ингээд дэлхийн хамгийн аж аргалтай улс Финляндаас нисээд дэлхийд байгалийн баялгаа хамгийн зөв удирдах байгаа. За мөн нэгч одоо байгалийн баялагын хулгайчгүй, авилгагүй, одоо ядуурлгүй, ил тод одоо дэлхийн хамгийн чинэлэг улсуудын нэг Норвеги улсын нисэх буудал дээрээс мэдчилж байна. Тэгээд юуны өмнө бол та бүхэндээ бас дуулгахад миний ажлын ивент итгэгч M-Trip та ажлын багц аяллаа карго нислэгийн тийзийг бол M-Trip-ээс одоо цогц үйлчилгээг нь авснаар хямд шуурхай найдвартай үйлчилгээг авах боломжтой. За тэгээ мөн бол мэдээж гал ирмэлзэл ур чадварт хөрөнгө оруулдаг миний ажлын ерөнхий ивент итгэгч Net Capital санхүүгийн групп. За ингээд энэ бүхэнтэйгээ болон та бүхэнтэйгээ хамт Норвеги улсаар аялцгаая. Ерөнхий ивент итгэгч Net Capital санхүүгийн групп. Гал ирмэлзэл ур чадварт хөрөнгө оруулалт. За тэгээд ерөөсөө энэ нөгөө нийтийн тээврийн ашиглаж явахгүй бол амар үнэтэй байна да. Ерөөсөө одоо энэ тикет авч байгаа байхгүй Монгол мөнгөөр 50 мянган төгрөгөөр. Тэгээд энэ яадаг тикет вэ гэхлээр 2 цагийн хугацаанд хүчинтэй хотын төв рүү орно. Тэгээд ямар ч хөдлөлтгий хот руу ороодох. Нислэгийн тийз, аяллаа багц, агаарын болон газрын ачааг M-Trip-ээс. Тэгээд миний энэ явж байгаа галт тэрэг болохоор цагт 160-аас 210 км-ийн хурдтай явж байгаа юм байна. Нийслэл хот руугаа. Яг хурдан явж байгаа гэдэг чинь гэхдээ нэг юм гоё намуухан ингэж явдаг юм байна. За тэгээд нийслэл Осло хот руу төв вокзал дээр нь буугаад ирлээ. Тэгээ ажиглал энэ ингээд байшин барилга нь бол өндөр байна. Финляндыг бодох нь. Финлянд ч бол модноосоо өндөр юу н байшин барихгүй гэдэг юм бодлоготой. Тэгээ энэ минь бол нэлээ өндөр бас шилэн бэлэн басааттай модерн маягийн байшин барилгууд харагдаж эхэлж байна. Тэгээд Монгол улс маань уул уурхай нүүр салт зис байгалийн баялагтай бол эднийх газрын тос байгалийн хийн байгалийн баялаг байдаг. Миний энэний өмнөх улс Финлянд улс бол модон байгалийн баялаг, модоо экспортлдог байсан. За ийм бас ялгаатай улсуудаар явж байна. За ингээд автобусанд нь суугаад автобуснаас нь буугаад ирлээ. Одоо би нөгөө хостел байрлал л та. Тэгээд эднийг сая би ингээд заяа 4.5 км хавцаа зайтай нөгөө юуны буудлаас одоо галт тэрэгний буудлаас тэгээ ингээд автобустад явхад Монгол мөнгөөр нэг 14-өөс 15 мянган төгрөг гардаг юм байна. Тэгэхээр бол нийтийн тээврийн чүнтэй тэгээ хоол унд мунд нь одоо хэд байдаг юм байгаа. Ер нь нэлээд үнэтэй болсон тодорхой болж байна. Тэгээд энэ аппликейшний татаад тикетээ авчдаг юм байна л да. Одоо энэчнээс хаа хүрэх мүү гэдгээ. Тэгэнгүүт тэр нь ингээд нөгөө цаг минутаар хэмжигдээд одоо нэг өдрийн биш яг нэг цагаар нь цагийн тикет гээл тэнцэнэ амжиж ингээд нөгөө автобусны буудлаа олж явах ёстой гэдэг нэг гих мэтлэн нэг юм нарийн хэмжиж явдаг юм байна шүү. Тэгээд явсаар байгаад хостелоо олоод ирлээ. Тэгээд миний орын энэ юм байна. Ер нь бол өрөөндөө зургуулаа байх юм байна. Гэхдээ одоогор бол би ганцаараа байна. Тэгээд хүн нэмэгдэж ирэх бах, ирэхгүй бас ганцаараа бочвол ямар гоё вэ гэж бодоод байж байна. За нэг юм хувийн юм хадгалах локертай. За ингээд энэ чинь нэг 3 хонноо. За тэгээд явж байсан чинь ийм гоё нэг ийм цагаан шилэн фасадтай байшин харагдаж байна. За тэгээд ийм юм байна л да. Одоо энэ Норвегийг би ингээд бас юу яагаад байна. Бусад улстай энэ Скандинавын орнуудтай харьцуулаад байна л да. Одоо энэ бол ингээд жишээл дүүр балетийн одоо эрдмийн театр гэх юм уу? Тэр нь байгаа байхгүй юу? Тэгэнгүүт чи ингээд одоо нөгөө юу яадаг штэ ингээд Европ дийлэнх орнууд ер нь хуучин юмаа хадгалаад байгаагаар нь тэдэн оных гэдэг бол энэ 2008 онд барьсан юм байна. Айгуу гоё юм байна юм гантиг чулуу ингээд дээгүүрээ алхаж өрдөг. Тэгээ яг хөө ер нь ингээд хотыг харахаар бол харьцангуй л ер нь орчин үеийн байшин барилга ихтэй. Тэгээ тийм зүйл бол ажиглагдаж байна. Дээр нэмэх нь өштэй эдний энэ саунууд нэм байдаг юм байна. Одоо энэ ингээд юуны тэнгисийн хэрэг дээрх саун нь шүү дээ. Тэгээд энэ дотор саундаа сууж байгаа л модон саундаа сууж байгаа л тэгэл ийшээ сайхан хүүтэн ус руугаа ордог.
За ийм зөөврийн савхан бол ер нь мотон савхан бол хаа сайгүй байдгийн байх шүү. Тэгээд одоо бол энэ ингээд Норвеги улсын манаас нэг давуу байдал нөгөө байгалийн баялагтай мөртлөө энэ далаад гарцтай одоо энэ тэнгисүүдээр дамжуулаад ингээд Атлантын далайн малаа руу гараад явчих болдог. За ийм бас давуу талтай улс байна. За тэгээ ер нь бороо ороод бичлэг хийхэд бас жоохон хүндрэлтэй болж эхэлж байна. Камерт маань муугар нөлөөлнө. Тэгээд эн чинь нэг зүйл бас эрс ялгагдчихээн. Одоо ингээд Балтийн улсуудаар явхаар нөгөө Эстон, Латв, Литв чинь хүмүүс нэг тийм бүрэг инээж минээдгүй тийм байсан байхгүй юу? Тэгэнгүүт энэ Скандинав руу ороод ирэхээр тэр тусмаа Норвегид ингээд ажиглаж байна. Хүмүүс нь айгүй гоё тийм найрсаг юм байна. Одоо би хостелд харлаа ингээд welcome to Scandinavia гэл ингээд зүгээр юунд зурж байгаа хүн коридор мордорт зурж байгаа хүн тийм байдгийн байна. Тэгэл яг нөгөө би баян камераа бичиж явахгүй байгаа болохоор тэр моментуудыг оруулж чадахгүй л да. Ингээд сая жишээлбэл надтай нэг хүн битгаар яг өөдөөдөөсөө зөрөөд ирдэг байхгүй юу. Тэгсэн чинь ингээд шууд намайг төрүүлж гармаар гэл ингээд инээгээл За иймэрхүү юм бол алхам тутамд бас мэдрэгдэж шүү ингээд ирснээс хойш. Парламентын ордон дээр нь ирсэн байна. Тэгээд даруухан юм өө чаваас ингээд 5 сая 600 мянган хүн амтай. Тэгээд 169 их хурлын гишүүнтэй тийм амар хашаа машаа хамгаалт гээд байх юм болоо. Энд чинь ингээд нэг юм бэлгэдлийн чанартай гэх юм уу нэг юм хүндэт харуулал зогсож ил да ганцхан. Тэгээд хажууд нь очиод зураг мургаад харуулж болдгийм байна. Тэгээд би нэг юмыг бас энд ирээд айгүй гайхаад байна л да. Бурууч юм шиг санагдаад. Тэгээд та бүхэнд юу гэж санагдаж байна бас санал бодлоо хэлээрэй. Одоо ингэж байгаа заа юу. Энэ Норвеги хүмүүстэй уулзсан хүмүүсийг хилээд иддэг байсан байхгүй. Норвегиуд хэлэхдээ юу гэж хэлдэг вэ гэхээр одоо манай Норвеги улсад танаа Монгол шиг эсвэл Хятад шиг, Солонгос шиг, Япон шиг ч юм уу тийм айхтар их мөнгөтэй юм огцон баян хүмүүс байдаггүй штэ. Тийм мөнгө хөрөнгөтэй хүн байдаггүй штэ гэд хэлдэг гэж байгаа. Тэгээд энэ ямар учиртай вэ гэхээр зөв надад бол нэг тийм зөв санагдахгүй байгаа. Одоо ингэдэг юм байна. За энд жишээлбэл нөгөө татвар тооцсон шүү дээ. Татвар тооцохдоо өндөр орлого олох тусам маш өндөр татвар төлнө. Бага орлого олох тусам маш бага татвар төлнө. За тэгээд замын торгуул моргуулд хүртэл адилхан заяа. Одоо ингээд хоёр хүн тусдаа машинтай явж байгаад хурд хэтрүүллээ гэж бодъё. Тэгээд торгох торгуул нь эрэхтэй тухайн хүмүүсийн энэ өдрийнх нь орлогыг нь тооцоод өндөр орлоготой бол маш өндөр бүр 10,000 100,000 еврогийн замын хурд хэтрүүлснийхэн төлөө торгуул төлнө. Бага орлоготой бол бага торгуул төлнө. Өөрөөр хэлбэл хичээд зүтгэж өндөр орлого олох тусам их татвар төлөөд тэр татвар нь нөгөө орлого багтаа хэсэг рүүгээ ингээд явдаг нэг тийм зүүнний чиглэлийн юм шиг. Тэгээд ийм халамжийн бодлого бол маш их өндөр хөгжсөн улс байгаа. Тэгээд манайхан нөгөө тийм байх ёстой мостой гэж магадгүй л дээ. Тэгээ манайхан ер нь бол нэг юмыг гадаад ийм байна гэхээр тэрийг шүтчээд идэг. Зүгээр миний бодлоор энэ бол заавал ийм байх шаардлагагүй тийм ээ. Тэгээ боловсролын бодлого хүртэл адилхан заа. Ер нь ингээд тийм огцом онц сурдаг, огцом цойлж мойлдог ийм хүүхдүүдэд бол одоо юу гэдгийг ээлхүү гэдэг юм уу? Тэг ингээд нийтээрээ л ерөөсөө ийм тэгш баяа. Өндөр орлого орж байгаа чамаас өндөр татвар аваад бага орлоготой хүмүүс рүү чинь тэрийг хуваарлнаа гэх тийм ээ. Тэгээд ингээд мэдээж цагаач магаач дэлхэрж амьдарч байгаа. Тэгээд Сомали улсын жишээ байсан нэг араб хэлтэй Сомали улсын иргэн 4 их нэртэй 20 хэдэн хүүхэдтэй. Тэгээд бүгд хүүхдийн мөнгө авна, эхнэр нь мөнгө авна, дандаа юм халамжийн. Тэгээд ийм байдлаар ер нь Скандинавын буюу одоо энэ нөгөө дэлхийн хамгийн ад жаргалтай улсууд маань бас явдгийм байна. Тэгээд иргэд нь бол ерөнхийдөө ингээд нөгөө Аз зууцчтэй миний өрсөлдөгч одоо 6 цагт босч байгаа бол би 5:30-д босын ингээд өрсөлдөе барья гэдэг ийм юм ерөөсөө байхгүй. Тэгэл ажил хийж илаа гэхэд би жоох стресстэй байна гэдэг ингээд чөлөө цалиндаа чөлөө авчдаг тий. Одоо тийм огцом ийм их мөнгөтэй хүн байхгүй зүгээр л ийм хангалттай орлоготой л хүмүүс байгаа. Хангалттай орлоготой. Монголд ч юм уу ингээд Хятад, Японд ч юм бол ийм огцом одоо эрдгэгч байд юм уу те ийм хөрөнгөцсөн хүмүүс байдаг. Бас үгээгүй ядуур байгаа хүмүүс байдаг те. За тэгээ ийм бас нэг ялгаа байд юм байна. Тэгээд
Энэ зөв буруу юу? Тэгээ та хэд мэн доор бичнэ үсттэй. Надад бол ерөөсөө зөв санагдахгүй байна уу? Энэ Аз хүний нүдээр харахад бол хүн илүү хөдөлмөрлөөд, илүү зүтгээд, илүү сураад, илүү орлого болж явал, илүү татвар төлнө, илүү торгуул төлөөд тэр төлсөн мөнгө нь ингэж өөр хэсэгт нь очино, татвар нь очино гэдэг бол надад бол жоохон бууж өгөхгүй байна. Тэгээд ер нь бол манайхан тэгээд гадаад улсаар явхаараа тийм байна. Яг л ийм байх ёстой гэдэг юм бол ер нь байхгүй юм билээ дээ. Тэгээ зүгээр л Монголд тохирсон юм, Азад тохирсон юм л гэж байхаас биш тэгэл тэр бүгд зөв гэдэг ингээд нэг ийм буруу юм байгаамаа. Энэ залуу бол шалгагч тэгээд ийм байгаа байхгүй юу? Одоо энэ ингээд ер нь бол автобус болон метро бүх тиктэй бол өөрсдийнхөө ухамсараар худалдаж аваад явдаг. Тэгээ бараг л шалгаж барихгүй. Тэгээд их ховор байдаг гэж байгаа. Тэгээ одоо энд нэг ийм энгийн хувцастай залуу ороод ирж байгааз. Тэгээ энгийн хувцастай орж ирээд гинт ингээд тик шалгадаг. За тэгээ төлөөг бол маш өндөр 100 еврогийн торгууль төлнө. Тэгээ би бол ухамсараар бүх тиктэй утсан дээр аваад яваад байгаа учраас бол асуудалгүй байлаа ингээд. Зүгээр л энгийн хувцастай орж ирээл гинт шалгачдаг. За нэг ийм зүйл бас байна Европоор. За тэгээд жуулчид Улаанбаатарт явхаар манайх чинь нэг заримдаа нэг тэр зайсан их тэнгэр хавцаа нэг мерсер одоо морь зөр үхэр харагддаг байсан шүү дээ. Тэгээд их гайхаад иддэг байсан. Тэгээ одоо би бас энэ Норвегийн энэ Осло гэдэг хотод ийм үхэр бэлчиж явааг харж байна. Яг нь бэлчиж явах энэ мэдээж бол ингээд ийм хашаатай бодол цахилгаантай уцаж байж магадгүй. Ингээд мэдээж эдлэн газар байгаа авах л да энэ нэг фермер ч юм уу. Тэгтээ ингээд ийм гоё үхэр ингээд бэлчээд байгальтай байж идэм байх. Тэгээд энэ Европ, Скандинавын орнууд ч нэг хүн амьтны эрх мэрх гэл ингээд амар тэрийг анхаардаг юм билэ. Тэгэхээр бол бас их тийм жаргалтай бас өсөж байгаа үхэр малгайгаа хаа ингээд бэлчээрийн биш сайхан ингээд тижэл бөөцөлүүлээл тийм ээ. Дэндүү жаргалтай байгаа шүү гэдэг шиг л өхрнүүд нь бас жаргалтай байгаа хаа. За би одоо энэ Норвегийн музейн дүүрэг гэх юм уу? Одоо ингээд ерөнхийдөө төв музей. Тэгтээ бол ингээд энэ чи ийм хороолол шиг ийм том ингээд бүх юмнууд нь байж идэг. Ер нь Норвеги улсын түүх мөх юм харъя гэвэл. За тэгээд ийм газар нь тиктэй аваад ороод ирчихсэн байна. Тэгээд ерөнхий нэг энэ авийг бас явж сонирхъя. Тэгээд музей рүү нас хальт орж харъя гэж бодож байна ийшээ. За тэгээд музейн дотроос нэг сонирхолтой юмыг олж харлаа. Энийг ингээд харуул ийм үндэсний хувцсан ч юм уу гэж ойлгохоор байгааз. Гэхдээ энэ биш үү 1800 1900 онд өмсдөг байсан энэ цаны хувцс юм байна. Яг ийм Монгол дээл шиг ийм загвартай хувцс одоо өмсдөг байсан байх нь цаны хувцс гэдэг. Тэгээд 1800 1900 гэдэг чинь манай магадгүй 13 дугаар зууны үеэс санаа авсан хувцс юм биш байгаа гэж ингэж бодлоо. Тэгээд энэ загварыг бас харуул дээлийг бас нэг иймэрхүү байдлаар хийчихвэлтэй. Зах нь ийм өөр. Бас нэг ийм шин загвар байж бас болохоор юм байна. За тэгэл энэ амьдрдаг байсан одоо орон байр, гэр орон ямар байсан гэ тэдрийг бүгдийг ингээд авчираад барьчихсан байдаг юм байна. Тэгээд яг ийм юм байна уу? Үнэхээр одоо би ингээд Скандинав, Европын орнуудаар явж байна. Энд бол амьдрал их зүгээр одоо гоё гэхээс илүү зүгээр амгалан тайван тийм ээ. Нийгмийн халамж өндөртэй. За тэгээд сайн боловсралтай, хүнс эрүүл тийм ээ. Орлого өндөртэй. За тэгээд ийм ногоон байгальд амьдардаг, эрүүл дэд бүтцэн сайн хөгжсөн тийм ээ. Тэгэхээр амьдрахад ер нь бол зүгээр зарим хүмүүст гоё их надад бол нэг гоё байхааргүй юм байна. Харин яг ингээд аялаж ирэхэд бол за үнэндээ энэ Скандинавын орнд бол үзэж харах юм бараг байхгүй юм байна шүү дээ. Үнэхээр өөтгөртэй юм байна гэл нэг юм нар үзэхгүй те. Тэгэл яг ногоон байгаль дунд айгүй гоё. Тэгээ нэг юм нар үзэхгүй бүүдгэр ийм чихтэй. Тэгэд яг одоо жишээлбэл би ингэж явж нэг зүйлийг айгуусаа ойлгож байна. Эдний нөгөө баялагын сангийн систем те. Одоо баялагын сан гэдэг ингээд мөнгө өгөөд сая төгрөг сая 500 мянган төгрөг өгье гэд тэгдэг биш. Мөнгө бол өгөхгүй. Харин нөгөө дэлхийн нөгөө өндөр одоо хөгжиж байгаа нөгөө хувьцаа юм шүү дээ. Apple гэлтэй эдний хувьцааг нь аваад ингээд авчдаг юм байл да баялагын сангаараа. Тэгээд хувьцаатай хүмүүс түүнээс ш бэлэн мөнгө ингээд аваад байдаг хүмүүс бол биш юм байна. Тэгээд амар огцом хөрөнгөжж баяжуулахгүй.
баячих гал байвал чамаас их дотор авна гэдэг. Ядуурлахгүй, ядуурах гал байвал маа гэдэг ингээ халамж өгöd байдаг. За ийм системтэй юм байна. Тэгээд энэ бас юу юм бэ? Музей дотор барыг энэ ферм бас тэр уламжлалт юм харуулчихж байгаа юм шиг байна шүү дээ. Ингээд бетон байж чинь тий. Энд ч бас нэг хоёр үнэ байж чинь. Тэгээд бас энэ нэг уламжлалт юугаа харуулдаг юм шиг байх юм. За энэ морин харин их сонин юу юм бэ? Үйлдэр хэлбэр нь айгу богино хөлтэй тэгснэ нэг том цээд серветтэй. Тэгээд хүзүүн хэлбэрний нэг мөрийч юм шиг. За ийм бас нэг ийм морь байна. Тэгээд л одоо энчэнэ амьдрал ийм морь зөртэй байжээ гэдэг юм үзээ байна. Тэгэл ингээл явж байгаа л энэ яг нэг юм айл байна уу юу байна гэхээр бас л нөгөө энэ хороол юм байна. 19-р зууны Норвеги айлууд яаж амьдардаг байсан бэ гэдэг гал тоогоо ширээтэй. Тэг ингээд яг гэрлүүн орж байгаа юм шиг юм орох харах боломжтой байна л да. За тэгээ энд нэг юм бүдэн шувууны өндөг ингээл зураг мургаа тавьчихсан. За энд нэг юм авдартай орон тэр байх шиг байна л да. За ингээд ийм байсан байна. Тэгээ бодвол энэ чинь хоол ундаа хийдэг байсан байж таарах нь байна. Энэ бол мэдээж галт тоогоо нь биш үү те. За ингээд галт тоогоор нь орж ирлээ. Аяг тавг өрөөстэй. Ийм байсан байх нь байна. За тэгээд ийшээ оронгууд юу вэ? Ингээд 19-р зууны Норвеги айлруу ороод ирж байгаа юм байна л да. Хувц хундраа ингээд сайхан угаагаад тавьчихсан байгаа юм шиг дүр зураг. За энэ бодвол ор юм шиг байна. За нэг иймэрхүү лайфстайл байсан байна. За тэгээд 18-19-р зуунд түүх болон үлдсэн зүйл байна бол яг одоогийн Монголд байдаг зүйл мөрөө. Энийг ингээд бүр музей үзмэр болоход ингээд тавьчихсан байгаад байдаг. Манай ч нь болохоор энэ одоо хүртэл хаасайгүй байгаад байдаг. Музей үзмэр болгоцсон багтай тийм ээ. За ийм 0 байсан юм байна шүү. Тэгээд ч доор 100-200 жилийн өмнө шүү дээ. За тэгээ хуучин цагт байсан бензин түгээгүүрийн шатхан түгээх станц гэдэг юм уу? Тэрийг ингээд машинтай аваад ирсэн байна. Ингээд дотоод ажилтнууд нь бол энд яг ийм бензин түгээгүүрийн хүн шиг хувцас өмсцэн ингээд зогсоод байж байдгийн байна. За одоо би нэх гоё юм газар ирсэн байна. Тэгээд энэ бол Vigeland Park гэдэг ийм 200 хөшөө байгаа юм байна л да. Одоо ингээд хүн дүнгиж төрж эхлээл. Тэгэл том болоод өсөөл хүнтэй гэрлээл хайр дурлал тэгэл амьдралын эцсийн мөчгөл бүх зүйлийг бол ингэж харуулсан ийм хөшөөнүүд байдаг юм байна л да. Одоо түрүү үүдэнд төрсэн жоохон хөвгтөөс бол одоо энд ингээд магадгүй ээжтэй тэмрүүлсэн. За тэгээд ингээд хайр сэтгэл итгэлтэй уучраад тэгээ хамгийн сүүлд нь нас бардаг ч юм уу нэг тийм утгатай юм хөшөө юм байна л да. Тэгээд энэ бол дэлхийд бас маш их алдартай гэж байгаа. Тэгээ хөшөө гэснээс сүүлд манай нөгөө хакуухо даваа жаргал авраг маань одоо аавтаа зориулж мөнхөт аврагад одоо тун гоё хөшөө байгуулсан байсан. Тэгээд тэрийг бас энэ дуртхан зүйтэй баха. Би хөшөө хараад нэх хүүхаа гэдэг. Энд гэхдээ үнэхээр гоё юм байна. Энэ бол ингээд жишээлбэл ээж хоёр ээж дээрээ суудсан ингэ байж байгаа нь. Миний бодлоор бол ингээ ээжийг хүн ингээ хүүхдээ өсгөх гэж ингэж зовж өсдөг гэсэн философи агуулгаар хийсэн болов. Энэ өстой үнэхээр сонирхолтой юм байна. Бас хөшөө сонирхолтой байдаг юм байна. Тэгээд энийг харчихлаа үнэхээр уран хийсэн байгаа зү. Тэр жигтэй ингээ хүмүүс давхарлагдсан байгаа. За энэ ёстой нэр миний үзчихсэн өөр усад үзэж харж ирсэн хөшөөнүүдээс маш тийм сонирхолтой гоц гойд бас ялчгүй тийм сонирхолтой юм байна. Одоо би ингээд Норвеги улсаас Швед рүү Стокгольм руу одоо нэг 30 минутын дараа хөдлөх гэж байна. Тэгээд ер нь бол ийм юм байна манайхаа. Одоо Скандинавийн орн руу
аялах гэж ирвэл ер нь ёстой үзэж харах юм байхгүй шүү. Айгу уйтгартай шүү. Маш өндөр зардалтай. Харин амьдрах, сурах ч байд юм уу те. За ийм тохиолдлоор бол бас ирэхэд зүгээрээ гэж бодож байна. За харин Норвегийн хувьд бол одоо ингээд нийслэл бол ингээд нэг хүзээд хараад байх юм байхгүй. Сонин содон одоо Аз маз болон бусад улстай харьцуулбал шүү дээ тийм ээ. Бусад бас Европын улстайгаа харьцуулбал байгаль нь гоё мой гэж зүгээр ярих байх зүгээр яг үнийг хэлэхэд энэ манай Монгол улс дээр нь Төв Азийн орнууд Казахстан, Кыргызстан зар мөн Кавказын улсуудын байгаль майгалыг бол яагаад ч бол гүйцэхгүй зүгээр би бол энд бүрэн ихтгэлтэй байна. Шал өөр шүү дээ тэр уур амьсгал агаар магаар тэр модны үнэр хүртэл өөр байдаг. За тэгэхээр нэг иймэрхүү улсаар аяллаа. Тэгээд ер нь бол одоо таалагдлаа. Гэхдээ би бол одоо маш их уудлаа. 3 хоногийн хугацаа бол надад бараг 30 хоног юм шиг ийм хийцгүй өнгөрлөө. Тэгээ гараал явахаар ингээл юм байхгүй. Тэгэл нэг музей сүм гээл те. За тэгээд нэг иймэрхүү байлаа. Тэгээ одоо би нөгөө Шведэд очиод уртаагийнда чимдам юмдаа үлдээсэн ингээ зүгээр үүргэвчтэй явж байгаа болохоор айгүй амар байна. Тэгээ уртаагийнда гоё 4 хоног юу ч хийхгүй сайхан унтаж амарч агаад тэгээд би бол одоо нөгөө Африк болон Арабын улсуудаараа явах юм аа. Тэгээд Африк болон Арабын улсуудаар би явж байгаад буцаад Европынхоо нөгөө талаас буюу Португал, Испани, Итали, Франц гэдэг нөгөө талаас нь орж ирнэ. Тэгээд энэ юу юм бэ? Одоо би 1 жилийн Шенгений визтэй авахгүй юу мөлт виз. Тэгвэл ингэж нөгөө гарч орохгүй болохгүй юм билээ. Ягаад тэгэхээр эхний 6 сарда 90 хоног би энэ Шенгений улсуудад байх хэрэгтэй. Тэгээд тэр 90 хоногийн дуусах юм бол дараагийнхаа 6 сар дахиад 90 хоног байх хэрэгтэй байдаг учраас Шенгенд ус айхтар удаа дэж болохгүй. Тэгээд гарч явж байгаа одоо буцаад ороод ирнэ. За ингээд бүгдээрээ одоо Африк, Арабын улс уулзцаая.